За өнөөдөр газрын тосны хайгуул ашиглалтын гэрээний төрлүүд хэлэлцээний үндсэн асуудлууд сэдвээр танилцуулах гэж байна. Энэ бол Канадын Кенни Джонс гэдэг хүний бичсэн танилцуулгаас авч ишилсэн юм аа. За өнөөдрийн гол хөндөнд тавих сэдэв маань оршил, газрын тосны гэрээнүүд, түүний үндсэн асуудлууд, хамтран ажиллах гэрээнүүд, үндсэн асуудлууд, дээд туршлагын бусад гэрээнүүд, гэрээний үндсэн асуудлуудын талаар ярилцах болно. Газрын тосны тухай хууль нь бол хайгуул, үнэлгээ, боловсруулалт, ашиглалтын дөрвөн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн баримт бичиг болдог. Сүүлийн үед олон улсын газрын тосны хуулийн чиг хандлага нь товч байх, үндсэн зарчимтай байх, газрын тостой холбогдсон үндсэн эрхүүдийг заасан байх, мөн газрын тосны талаар хэлэлцээ хийх засгийн газрын агентлагийн эрхийг заасан байх шаардлагатай байдаг. Мөн гэхдээ газрын тосны хууль нь өөрчлөгдөж байгаа нөхцөл зохицуулан засгийн газрын нөхцлүүдийг өөрчлөх боломжийг олох шаардлагатай байдаг. Мөн тостой холбогдсон бүх үйл ажиллагааг бүрэн зохицуулах шаардлагагүй байдаг. Газрын тосны гэрээ нь дээд туршлагын үйл ажиллагааг зохицуулах үндсэн эрх зүйн баримт болдог. Гэрээгээр хайгуул, үнэлгээ, бүтээн байгуулалт болон ашиглалтын үйл ажиллагааны нөхцлүүдийг урьдчилан тусгадаг. Гэрээнд компанийн хайгуулын эхний үе шатаас эхлээд ашиглалтыг дуусгах хүртэл хугацааны өөрийн эрхээ баталгаажуулах боломжийг олгодог. Газрын тосны гэрээний үе шатлал нь бол үндсэндээ 4 байна. Үүн дээр та бүгд харж байна. Хайгуул, үнэлгээ, бүтээн байгуулалт болон ашиглалтын үе. Үргэлжлэх хугацаа нь хайгуулын үе шатанд 3-аас 6. Энэ үед бол геологийн эрсдэл нь бол маш их, хөрөнгө оруулалтын хэмжээ бол өндөр байдаг. Үнэлгээний үе шат 1-3 жил байдаг бөгөөд геологийн эрсдэл нь дунд зэрэг болон бага, харин хөрөнгө оруулалтын хэмжээ нь бол өндөр байдаг. Харин бүтээн байгуулалтын үе буюу development period нь 3-аас 7 жилийн хугацаанд үргэлжлэх боломжтой бөгөөд геологийн эрсдэл нь байхгүй, хөрөнгө оруулалт нь бол маш өндөр байдаг. Учир нь олборлолтод буюу ашиглалтын шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг энд суйрлуулдаг. Ашиглалтын үйл ажиллагаа нь тухайн хийж байгаа гэрээнээс шалтгаалan тухайн талбайд 15-аас 30 жил байдаг бөгөөд геологийн эрсдлийн дээр маш бага, харин гарах зардал нь зөвхөн үйл ажиллагааны зардал буюу operational cost гардаг. Тэгээд энэ хажуудлын диаграмм дээр болохоор үндсэн 4 үе шатыг бүдүүрчлэн үзүүлсэн байна. Энд жишээлбэл хайгуулын үе шатанд геофизикийн хайгуул хийх, хайгуулын цооног өрөмтөх, хайгуулын цооногийг хэмжилт хийх, мөн шаардлагатай тохиолдолд бол нэмэлт цооног, геофизикийн судалгаа болон нэмэлт цооног өрөмтөхийг бол үнэлгээний үе шатанд өрөмтдөг. Харин бүтээн байгуулалтын үед нь нэгэн тогтсон нөөцөн дээр үндэслэн тухайн талбайд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг захиалж суйрлуулан, цооногийг нөхөн сэргээн сайжруулах, цооногоо байршуулах, дэд бүтц буюу хоолоо, шугам сүлжээг байршуулах үйл ажиллагаа явагддаг. Үүний дараа үйлдвэрлэлийн буюу ашиглалтын үе шатанд нь тоног төхөөрөмж сайжруулна, мөн газрын тосны олборлолтыг сайжруулах нэмэлт тоног төхөөрөмжүүдийг хэрэгжилж олно, цооногоо нэмж өрөмтнө, мөн цооногийн өртөө шаардлагатай үйлчилгээний нэмэлт цооногуудыг өрөмтдөг. Газрын тосны гэрээ нь засгийн газар болон компанийн хооронд газрын тостой холбогдсон түрүүнд дурдсан 4 үйл ажиллагааг зохицуулах үндсэн үүрэгтэй байдаг. Дэлхийн 2 дугаар дайнаас өмнө бол цөөн тооны компаниуд, хүчирхэг олон улс дамжсан компаниуд хайгуулын үйл ажиллагааг концессийн гэрээгээр гүйцэтгэж байсан. Харин дайны дараа бие даасан жижиг компаниуд гарч ирсэн учраас хайгуулын үйл ажиллагааны өөр төрлийн гэрээнүүд бий болсон. Газрын тосны үндсэн гэрээний төрлүүд нь бол 3 байна. Нэгдүгээр концесс буюу роялти татварын гэрээ,
хоёрт нь бүтээгдэхүүн хуваах гэрээ, гуравт нь үйлчилгээний гэрээ. Үүн дотор үйлчилгээний гэрээ нь цэвэр үйлчилгээний гэрээ болон эрсдлийн үйлчилгээний гэрээ гэж хоёр хуваагддаг. Энэхүү гэрээнүүдийн үндсэн ялгаа нь концессийн гэрээ нь ашигт малтмлын баялагийг хувийн өмч гэж үздэг. Англи Саксоны эрх зүйд суурилсан байдаг. Харин бүтээгдэхүүн хуваах гэрээ нь болон үйлчилгээний гэрээ нь ашигт малтмлын баялагийг өмчлөн нийт ард иргэдийн нийтлэг эрх ашигт нийцэх төрийн өмч гэж үздэг. Наполеоны үеийн эрх зүйд үндэслэсэн байдаг. Одоогоор олон улсад концессийн гэрээгээр 45 орчим хувь, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 50 орчим хувь, үйлчилгээний гэрээгээр 5 орчим хувийн гэрээ олон улсын практикт мөрдөж байна. Гэхдээ гэрээний энэ гурван төрөл нь эдийн засгийн үр өгөөж нь өмчийн хэлбэрээс илүү чухал учраас эдийн засгийн хувьд энэ гэрээнүүдийн хоорондох ялгаа бол маш бага байдаг. Гэрээний бүх төрлүүдээр эдийн засгийн үр өгөөжийг засгийн газар болон компаниуд ижил үр дүнд хүрэх боломжтой. Одоо концессийн гэрээний талаар ярив. Концессийн гэрээ нь бол баталгаажсан ажлын хөтөлбөр буюу хайгуулын ажлын хөтөлбөр эсвэл мөнгөн урамшуул засгийн газар төсний үндсэн дээр байгуулагддаг. Компани хайгуул ашиглалтын онцгой эрхийг тухайн гэрээ байгуулсан талбай дээр эзэлдэг болон холбогдсон гарах бүх зардлыг хариуцдаг. Гэхдээ компани гэрээний дагуу олборсон газрын тос болон бүтээгдэхүүнээ бүрэн эзэмшиж борлуулах хэрэгтэй. Хайгуул бүтээн байгуулалтын хөрөнгө зардал болон үйл ажиллагааны зардлыг нөхөн авах хэрэгтэй. Олборлтын төхөөрөмжийн суурьшуултыг хариуцж эзэмшдэг. Ашиглалтын орлогыг бол бүрэн эзэмшигдэг. Халбайн тусгай зөвшөөрөл, роялти ашигын татварыг засгийн газар төлдөг. Хажуудлын бүдүүрчдээр концессийн урамшууллын татварын гэрээний загварыг гаргасан байна. Энэ бол 1994 онд Джонстон гэдэг хүн хийсэн байна. Хоёр дахь үндсэн гэрээ нь бол бүтээгдэхүүн хуваах гэрээ байгаа. Энэ засгийн газрын оролцох эрх нь бол хайгуул ашиглалтын бүх үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналтаа тавьдаг. Гэрээ талбайг гэрээлэгчийг сонгон шалгаруулах үүрэгтэй. Мөн компани буюу гэрээлэгч нь өөрийн эрсдэл зардлыг бүрэн хариуцж тухайн талбайд хайгуул ашиглалтын үйл ажиллагааг явуулна. Олборлсон бүтээгдэхүүнээ засгийн газрын мэдэлд байдаг. Компани бол энд дараах эрх үүрэгтэйгээр оролцдог. Роялтиг засгийн газар төлж болно. Компани хөнгө оруулалт үйл ажиллагааны зардлаа өртөг нөхөлт буюу cost recovery нөхөж авдаг. Хөрөнгө оруулалт нь хуваарийн дагуу өртөг нөхөлт дөр нөхөн төлөгдөнө. Үйл ажиллагааны зардлаа тооцож буцааж авах боломжтой. Өртөг нөхцсөний дараа үлдсэн бүтээгдэхүүнийг ашигт засгийн газар болон компани хувааж авдаг. Ихэнх тохиолдолд ашиг тослоос олсон орлогын татварыг ногдуулдаг. Суурьлуулсан тоног төхөөрөмж нь өртөг нөхцсөний дараа засгийн газрын өмч болдог. Мөн үүн дээр бол хажууд нь нэг баррел газрын тос $20 байхад компани эзэмших хувь засгийн газрын хувийг харуулсан байна. Татвар нийт орлогын хуваарлт нь бол хуваар үзвэл 52% нь компанид, засгийн газарт бол 48% ногдож байгаа. Харин нийт ашигын хуваарлт нь бол 20% нь компанид, засгийн газар нь бол газарт 80% ногдож байдаг. Үүний дараа 3 дахь гэрээний төрөл бол үйлчилгээний гэрээ. Энэ нь бол үндсэн зарчмын засгийн газар болон гадаадын компани эсвэл засгийн газартай гэрээ байгуулсан үйлчилгээний компани гэж зарим оронд хэрэглэдэг. Тодорхой ажил үүрэг гүйцэтгэхээр гэрээ байгуулдаг. Энэхүү гэрээ нь дотроо хоёр үндсэн төрөл байдаг. Цэвэр үйлчилгээний гэрээ, эрсдлийн үйлчилгээний гэрээ. Дээрх хоёрыг нэгтгэсэн хайбрид гэрээ гэж бас байна. Үйлчилгээний гэрээ нь ялгаа нь зөвхөн тогтмол үнээр төлбөр хийгдэг эсвэл ашиг тогтмол үнээр тодорхойлогдсон эсхээс нь шалтгаалдаг. Тухайлбал одоо үзвэл Иран улсад хэрэгждэг зөвхөн үйлчилгээний гэрээ нь бол Иран бол олборсон тосыг буцааж худалдаж авдаг. Харин холимог үйлчилгээний гэрээг бол Кувейт улсад ашигладаг байна. Эрсдлийн үйлчилгээний гэрээний тухайд тооч дурдвал энэ нь бол
цэвэр үйлчилгээний эслийн үйлчилгээний гэрээ компани эслийг 100% хариуцна. Энэ нь бол хайгуул ашиглалтын бүх үйл ажиллагаатай холбогдсон техникийн болон санхүүгийн бүх зардлыг хариуцна. Мөн хайгуул амжилттай болвол талбайд бүтээн байгуулалтыг хийж олборлолтыг эхлүүлнэ. Оруулсан хөрөнгийг олборсон барил тосонд ногдох төлбөрийн хамт буцааж авна. Хайгуул амжилтгүй гаргасан бол зардлаа нөхөн авахгүйгээр гэрээ цуцлагддаг. Хөрөнгө оруулалт нь нөхөгдвөл ашиглалтын үйл ажиллагааны менежментийг тухайн компанитай байгуулсан гэрээ дуусч гадаадын компани тухайн компани эсвэл засгийн газар үргэлжлүүлэн тухайн олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Харин цэвэр үйлчилгээний гэрээ нь бол компани дараах үйлчилгээг үзүүлнэ. Газрын тосны ашиглалтын үйл ажиллагаатай холбогдсон менежментийг засгийн газарт хийж өгнө. Эсвэл засгийн газар техникийн зөвлөгөө өгөх, боловсон хүчнээр хангах. Эсвэл ашиглалтын менежмент үйл ажиллагааны талаар тухайн орны ард иргэдийг сургах, дадлагжуулах үйл ажиллагааг хамардаг. Компани олборсон тосны хэмжээнд тохирох төлбөрийг авах хэрэгтэй. Компани зарим тохиолдолд төлбөрөө бүрэн эсвэл хагасыг буцааж авна. Гадаадын компани зарим тохиолдолд олборсон тосныхоо тодорхой хэсгийг худалдан авах боломжтой бас байдаг. Дээрх 3 төрлөөс гадна бусад төрлийн гэрээ байж болно. Үүнд засгийн газар оролцох гэрээ. Энэ нь бол засгийн газар болон компани хамтарсан хөрөнгө оруулсан компани байгуулж болно. Энэ нь бол одоо манай оюутлогоо дээр хэрэгжиж байгаа гэсэн үг. Техникийн туслалцаа үзүүлэх гэрээ байна. Энэ нь бол ихэвчлэн газрын тосны урд нь ашиглаж байгаа үйл ажиллагаа зогссон талбай дээр явагддаг. Энэ төрлийн гэрээ бол Иранд их хэрэгжиж байгаа. Иранд гадны хориг тавигдсны дараа газрын тосны зарим ордууд хаа зогсоосон байсан. Үүний дараа хориг арга хэмжээ тавигдсны дараа бол гадаадын компаниудыг орж оруулж одоо олборлолтыг нэгсээд байгаа. Энэ дээр бол тусгай ордын олборлолтыг ихсэх гэж байгаа EAR гэж байгаа. Мөн тухайн цооног буюу тухайн олборлолтын үйл ажиллагааг нөхөн сэргээх эсвэл дахин талбайг ашиглах үйл ажиллагаа явна. Мөн ашиг өгөх гэрээ буюу R factory гэрээ гэж бас байна. Засгийн газар оролцох гэрээ нь бол бүтээгдэхүүн авах гэрээ ба концессийн гэрээ байж болно. Энэ хоёуланд нь засгийн газар оролцож байна. Цэвэр хамтарсан компани бүх зардал эрсдэх засгийн газар бол компани адил ногдох хэмжээгээр хариуцна. Гэхдээ энэ төрлийн гэрээ бол дэлхийд дээр маш цөөн байдаг. Хамтарсан компани хайгуул боловсролтын үе шатны зардлыг хөрөнгө оруулагч компани хариуцж болно. Харин компани засгийн газрын хайгуул боловсролтын зардлыг гаргаж шууд эргэм төлөлт өвтөн өгөхлөөр зардлаа нөхөн авч болно. Засгийн газар нь хайгуул ашиглалтын зардлыг хариуцж, засгийн газрын гаргасан ашиглалтын зардлыг мөн компани хариуцж болно. Компани зүгээс засгийн газрын оролцоо нь хайгуулын үр ашгийг багасгадаг боловч тухайн компани хайгууллын үед гарч болох эрсдлийг нь бол багасгаж өгдөг. Мөн засгийн газрын зүгээс засгийн газрын хайгуултай холбогдолтой эрсдлээс бүрэн хамгаалдаг. Энэ тал дээр бол гадаадын газрын тосны компани болон засгийн газрын компани оруулах хөрөнгийн хэмжээг гадаадын компани 70%, засгийн газрын 30% гаргасан тохиолдолд гарах үр дүнгийн талаар бүдүүвч байна. Үүн дээр бол засгийн газар бол нийт урамшууллыг аван зардлыг бүрдүүлдэг бол тэнцүү хувааж авна. Үүн дээр ашигын 40 хүртэл хувийг засгийн газар авч болно. Мөн гинтийн ашигын 30 хүртлийн хувийг авч болно. Мөн олсон орлогоос компани ашигын татварыг төлдөг. Техникийн тусалцааны гэрээ, бүтээгдэхүүн авах гэрээ ба концессийн гэрээний альж төрөл бас байж болно. Анхдагч олборлолтын дараа батлагдсан нөөцийг ашиглах үед ашиглана. Мөн тос олборлолтыг сайжруулах үед хэрэглэнэ. Энэ үед бол нэгэнд нээгдсэн орд дээр хэрэгэлдэг учраас хайгуулын эрсдэл огт байхгүй. Зөвхөн үйл ажиллагаа тоног төхөөрөмж ба хүний нөөцийн бол компани хариуцна. Энэхүү төслөө засгийн газар болон компани хамтран удирдан зохион байгуулах боломжтой. Тусалцаа нь ихэвчлэн онцгой технологи нэвтрүүлэх гэж
олборлтыг нэмэгдүүлэх зорилготой байдаг. Тухайлбал энэ график дээр гаргасан байна. Доотлын мөрөө нь бол урд нь олборлж байсан хэмжээ буюу энэ мөрийнээс олборлтын хэмжээ нэмэгдсэний дараа л бүтээгдэхүүн хуваах нөхцлөөр компани ашиг авна. Хэрвээ энэ олборлтын мөрөөнөөс доошоо байвал компани ямар ч ашиг авахгүй. Мөн ашиг хуваах гэрээ байна. Процесс ба бүтээгдэхүүн хуваах гэрээний нийтлэг шинжийг хадгалж болно. Засгийн газар бодит ашигын үйл ажиллагааг гартаа авна. Ашиг эсвэл засгийн газарт ногдох ашиг нэгсдэг. Роялти татвар ашиг хуваалтыг тодорхойлно. Хөрөнгө оруулалтын ашигаас гадна нэмэлт роялтыг засгийн газарт компани төлдөг. Гэхдээ компани өөрт ногдох гэмтийн ашиг авалаа. Олборлтыг огцом нэмэгдүүлсний урамшуул гэсэн. Ашиг хуваах гэрээ нь уян хатан ба дэвшилтэд олон талуудтай байдаг. Ийм бол сүүлийн үед гадаадын орнууд энэ төрлийн гэрээг бол маш ихээр ашиглаж байна. Ашиг хуваах гэрээ буюу R factory гэрээний бүтээгдэхүүн үзүүлж байна. Тухайлбал эхэнд нь газрын тосны нөхөн сэргээвчцгүй байгалийн баялаг буюу роялтигийн хувь хэмжээ нь R коэффициент X-гэд түүнтэй дагалдан X-ийг харуулсан байна. R коэффициент нь нийт ашгийг нийт зарлаганд хувааж гарч исэн коэффициент байдаг. Мөн ашигын албан татврын хэмжээ нь R коэффициентээс бас хамаарч нэмэгдэх шатлалтай байдаг. Энэ тухай бас энэ график дээр бол байна. Газрын тосны энэ олон гэрээнүүд дээр зайлшгүй тусгагдах үндсэн нөхцлүүд гэж байдаг. Иймд бол аливаа засгийн газар загвар гэрээг ашигладаг. Үүн нь бол тухайн гэрээг стандартжуулж хэлэлцээ хийх боломжийг засгийн газарт олгодог. Гэрээ тусбараар хэлэлцээ хийх шаардлагатай. Хэлэлцээнд тусгагдах үндсэн нөхцлүүд дээр бол анхаарах хэрэгтэй байдаг. Мөн үйл ажиллагаатай холбогдсон асуудлуудыг бол хөндлөн тавих шаардлагатай байдаг. Гэрээний үндсэн нөхцлүүд нь бол нийт талбай хэмжээ байдаг. Тухайлбал засгийн газар талбайг бага хэмжээтэй ойлгох сонирхолтой байдаг. Учир нь тухайн талбайд олон компани зэрэг үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгоно. Харин компани бол эсрэгээр том хэмжээтэй талбай авах сонирхолтой ингэснээр хайгуулын үйл ажиллагааг өргөн хэмжээнд явуулж бодит нээлт хийгдвэл тухайн компани ашиг үр өгөөж нэгсэх боломжтой байдаг. Хайгуулын хугацаан дээр мөн анхаарах хэрэгтэй байдаг. Дэлхийд мөрдөгдөж байгаа гэрээгээр ихэвчлэн хайгуулын хугацаа 6-аас доошгүй жил байдаг. Хугацаа урт тусам байх тусам бол эрсдэл өндөр байна. Тухайн компани хайгуулын ажлыг бол маш бага санхүүжилтээр бага хэмжээнд хийх боломж үүсдэг байдаг. Иймд бол хайгуулын хугацааг дотор нь хэд хэдэн үе шатанд хуваадаг. Тухайлбал үе шаттай байсны даваа тал нь наад захын ажил үүрэг зардал байна. Наад захын ажил үүргээ хэрэг тухайн компани ногдсон үе шатанда хийж дуусгахгүй бол тухайн гарах ёстой зардлаа засгийн газар төлдөг. Үе шат нь компани үйл ажиллагаагаа зогсоох эсвэл үргэлжлүүлэх сонголтыг бас бий болгож өгдөг. Мөн талбай буцаалт бол гэрээнд тусах зайлшгүй шаардлага байдаг. Ихэнх орн талбай буцаалтыг бол 25 50 гэж 3 үе шаттай байгуулан буцааж өгдөг. Ингэснээр тухайн талбай тухайн компани өөрөө сонгож авсан хэсэгт хайгуулын үйл ажиллагааг чиглүүлж хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлэх боломжийг бий болгодог. Засгийн газрын хувьд буцааж авсан талбай дээр өөр компаниудад нээлттэй тендер зарлан үйл ажиллагаа явуулах эрхийг олгодог. Мөн ажлын хөтөлбөр түрүүнд дурдсан маш тодорхой баталгаажсан байх ёстой. Учир нь аливаа хэлэлцээ гэрээний дагуу хийгдэх ажлын хөтөлбөрийн дагуу хайгуулын үйл ажиллагаа хийгдэн хэрвээ энэ ажил хийгдээг бол засгийн газарт энэ мөнгө нь төлөгддөг. Мөн урамшууллууд байна. Манай Монгол улсын гэрээнд дээр бол гарын үсэг зурсны урамшуул, олборлт ихсэлтний урамшуул, нээлт хийсний урамшуул зэрэг урамшууллууд байдаг. Энэ бол
орон болгонд бол өөр байдаг. Мөн нээлт хийх ба үнэлгээг хэрхэн хийх үү хичнээн хугацаа зарцуулах тал дээр энэ дээр тусгагдсан байх ёстой гэрээн дээр. Мөн үр ашигтай нээлтийг ямар үе зарлах талаар гэрээн тусгагдсан байх ёстой. Мөн бүтээн байгуулалтын үе болон түүнд тусгагдах төсөөлөлт ба хэтийн төлөвийн талаар заагдсан байх ёстой. Засгийн газар ямар түвшинд оролцооны талаар гэрийн зайлшгүй тусах ёстой. Мөн байгалийн хий илэрсэн тохиолдолд хэрхэн яаж гэрээг үргэлжлүүлэх талаар тусгагдсан байх ёстой. Зайлшгүй буцааж гарах буюу олборлолтын үйл ажиллагаа дууссаны дараа тоног төхөөрөмжийг хэрхэн буцааж гарах талаар дурдгдсан байх ёстой байдаг. Мөн зайлшгүй гэрээнд оролцогч талаар маргаан шийдвэрлэх талаар гэрээнд тусгагдсан байх ёстой байдаг. Одоо бүтээн байгуулалтын үе юу компани бол бүтээн байгуулалтын үед бол засгийн газараар төлөвлөгөөгөө батлуулна. Энэ төлөвлөгөөнд нь бол олборлож болох нийт газрын тосны нөөц, цооногуудын байршил, олборлолтын хэтийн төлөв, эдийн засгийн үр ашигтай байдал, үйл ажиллагааны хуваарийг тусгасан байх шаардлагатай бөгөөд дотоодын боловсон хүчин түлхүү авч дотоодын баруун үйлчлэгийг авах асуудлыг бол гэрээнд тусгасан байх ёстой. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. За ингээд асуух зүйл байвал асууж